Биткойн гэж юу вэ? За маш товчхондоо биткойн бол ямарваа нэгэн дундын зөвшлөгчгүйгээр нэг талаас нөгөө тал руу онлайн гүйлгээ хийх боломжийг олгодог дижитал мөнгө юм аа. За өнөөдөр 2025 оны 4 сарын 7-ны байдлаар нэг ширхэг биткойны үн $77,000 байна. За өмнө нь хамгийн дээд тал нь $109,000 хүрч байсан байна. За биткойн яагаад ийм үнцэнтэй байна? За ирээдүйд үнц нь дахиад өсөх үү? Үнцийн чухамдаа юу байна? Ямар технологи ашигладаг, тэдгээр нь хэрхэн уялдаа холбоотой ажилдаг талаар дэлгэрэнгүй би та бүхэнд тайлбарлаж өгөх болно. За тэрнээс өмнө биткойныг аль болох энгийнээр би та бүхэнд тайлбарлахыг хичээе. За тэгэхийн тулд хэдүүлээ зураг бүтээнэ. За биткойныг нэг ийм алттай уул байна гэж төсөөлье. Алтны нөөцийн хэмжээ нь 21 сая. За яагаад гэвэл биткойн ердөө 21 сая ширхэг л байх боломжтойгоор анхнаасаа бүтээгдсэн. За энэ 21 саяас 19.8 сая нь олборлогдоод зах зээлд аль хэдийн нийлүүлэгдсэн. За тэгэхээр 21 саяас хасах нь 19.8 сая. За ингээд одоогийн байдлаар нөөцөнд 1.2 сая биткойн энэ ууланд үлдсэн гэсэн үг. За өнөөдөр та биткойн худалдаж авахыг хүсвэл энэ зах зээлд ирэх 19.8 саяас худалдан авах боломжтой. За гэхдээ энэ 19.8 сая биткойноос 3 сая нь хинч ашиглах боломжгүй болсон буюу хүмүүс биткойн руугаа нэвтрэх нууц үгээ мартсан. За яагаад гэвэл хинч биткойныг өнөөдрийнх шиг нэг ширхэг нь $77,000 ийм үнд хүрнэ гэж төсөөлж байгаагүй байх. За тийм ч учраас нууц үг дээрээ ач холбогдол өгөлгүй хайн хандсан түүхүүд зөндөө байдаг. За тэгэхээр зах зээл дээр 19.8 сая биш 16.8 сая биткойн өнөөдрийн байдлаар эргэлдэж байгаа гэсэн үг. За үүнээс ойролцоогоор 3% нь улс орны засгийн газруудад, за 11% нь том корпорациудад, за 63% нь хувь хүмүүсийн гар дээр тус эргэлдэж байна. За хин хэдэн биткойнтой байна? Тэрийг хаашаа шилжүүлж байгаа нь биткойны бүртгэл буюу блокчейн дээр олон нийтэд ил харагдаж байдаг. За энэ яаж ил байдаг вэ гэхээр за жишээлх юм бол би нэг биткойн ихч рүүгээ шилжүүлэе гэж бодъё. Тэгвэл энэ мэдээлэл эхлээд майнерс буюу олборлагч нар руу очдог байна. За тэгэхээр олборлагч гэж хэн бэ гэхээр маш өндөр хүчин чадалтай компьютер буюу за SHA-256 гэдэг криптографик хаш функшн ашигладаг тийм компьютертэй хувь хүмүүс болон компаниудыг товчхондоо хэлнэ. За энэ олборлагч нар юу хийдэг вэ гэхээр надад үнэхээр тэр нэг биткойн байсан уу? Одоо хэд үлдэж байгаа вэ? Давхар зарцуулалт явагдчих юу? Гэх мэт мэдээллүүдийг за нөгөө маш өндөр хүчин чадалтай компьютероор бүгдийг нь шалгаж үзээд тухайн гүйлгээг үнэн зөв эсхийг нь батлаад кодоор нууцлж түгжээд уг гүйлгээний мэдээллийг нэг блок үүсгэж үүндээ хадгалдаг байгаа. За тэгэхээр мэдээж хэрэг надаас гадна дэлхийд даяар маш олон гүйлгээнүүд ойролцоогоор ойролцоо цаг хугацаанд хийгдэж байдаг. За тэр болгоныг майнерс буюу олборлагч нар баталж байдаг. За өндөр хүчин чадалтай компьютерууд ашиглаж байгаа учраас биткойны гүйлгээнүүдийг батлахад тог буюу эрчим хүч маш их зарцуулдаг байна. За судалгаагаар дэлхий дээр биткойн олборлагч нарын зарцуулж байгаа эрчим хүч нь 15-аас 20 мегаваттын зарцуулж байгаа эрчим хүчний хэрэглээтэй тэнцдэг буюу за манайхаар бол бараг 20 Улаанбаатарын хэмжээний тог зарцуулдаг гэсэн үг. За тэгэхээр биткойныг зарим хүмүүс ард нь юу ч байхгүй хоосон зүйл гэж шүүмжилдэгч. За алтыг олборлоход зардал гардагтай адилхан за мөн хэмжээний хөрөнгө зарлагддаг байх нэ. За тэгэхээр майнерс миний явуулсан гүйлгээ болон бусад гүйлгээнүүдийн мэдээллийг шалгаж үзээд за нэг блокондоо ойролцоогоор 1500-аас 2500 гүйлгээнүүдийг хийгээд түгждэг байна. За яагаад гэвэл нэг блокны хэмжээ ийм хэмжээний гүйлгээ багтаах боломжтой буюу дунджаар 2 мегабайт багтаамжтай байдаг. За үүнээс гадна нэг блок 10 минут тутамд бүтээгдэж байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр миний түрүүний ихч рүүгээ илгээсэн нэг биткойн 10 минутын дараа ихчийн хитвчэнд очино гэсэн үг. Өөрөөр хэлбэл тань руу одоо хэн нэгэн биткойн илгээсэн бол та 10 минутын дотор хүлээн авах нэ. За тэгвэл майнерс буюу олборлагч нарт ямар ашиг байгаа юм бэ? За яах гэж ийм их тог зарцуулан барин энэ гүйлгээнүүдийг баталж за блокуудыг үүсгээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт мэдээж хэрэг та
биткойноо хэн нэгэн рүү шилжүүлэхэд тодорхой хэмжээний шимтгэл төлнө. За гэхдээ жишээлбэл та банкар улс хоорондоо мөнгө шилжүүлэх юм бол бараг ойролцоогоор $50 шимтгэл төлөхөөс гадна ажлын 3 өдөр хүлээж байж нөгөө хүндээ очдог тийм үү. За харин биткойны хувьд бараг 10 дахин бага буюу $5-оор 10 минутанд шилжүүлчихдэг байгаа. Дээр нь та банкар хэр их мөнгө шилжүүлнэ төдий чинээ өндөр шимтгэл төлдөг бол биткойны хувьд хэмжээ хамаарахгүйгээр ижил шимтгэл төлдөг байгаа. За тэгэхээр энэ биткойны шимтгэлийг хэн авдаг вэ гэхээр нөгөө майнерсууд авдаг. За хоёрдугаарт майнерсууд тэр их хэмжээний тог болон бусад зардлууд гаргадаг учраас нөгөө 1.2 сая биткойн үлдсэн уулнаас 1 блок тутамд 3.125 биткойн шагнал болон майнерсуудад очдог байна. За тэгэхээр майнерсууд энэ шагнал болон нөгөө шимтгэлээс олсон биткойнороо зардлаа нөхөж ашгаа гаргаж авдаг байх нэ. За тэгэхээр 10 минут тутамд 3.125 биткойн нөгөө уулнаас холбоорлогдож байдаг. За тэгвэл 24 цагийг 60 минутаар үржүүлээд за 10 минутанд хуваах юм бол өдөрт 144 блок гэсэн үг. За үүнийг 3.125 биткойноор үржүүлэх юм бол яах вэ? Өдөрт 450 ширхэг биткойн нөгөө уулнаас олборлогдож зах зээл дээр гардаг байх нэ. За тэгэхээр магадгүй та энэ ууланд үлдсэн 1.2 сая биткойн чинь тэгвэл амархан олборлогдоод дуусчих юм биш үү гэж бодож болох юм. Гэхдээ үгүй. За яагаад гэвэл биткойны дүрмэнд майнерст очдог биткойны хэмжээ 4 жил тутамд 2 дахин буурдаг үйл явдал тохиодог байгаа. За үүнийг биткойн халвинг гэж нэрлэдэг. За халвинг гэдгийг одоо монголоор хэлэх юм бол хагаслах гэж орчуулж болох юм да. За жишээлбэл хамгийн сүүл болсон халвинг өнгөрсөн онд буюу 2024 оны 4 сард болсон. За юу гэсэн үг вэ гэхээр нөгөө майнерс өгдөг 3.125 биткойн чинь энэс өмнө буюу 2020-с 2024 оны хооронд 6.125 биткойн нэг блок бүрд шагнал болон холбоорлогч нарт очдог байсан байх нэ. За тэгэхээр дараагийн халвинг хизээ вэ гэхээр 2028 онд болно. За энэ үед одоогийн 3.125 биткойн 2 дахин багасах буюу 156 биткойн болж буурна гэсэн үг. За тэгэхээр энэ мэтчлэн 4 жил тутамд олборлолтын гарц багасж сүүлийн биткойн олборлогдож дуусах хугацаа ойролцоогоор 2140 он гэж тооцоологдсон байдаг. За тэгэхээр эндээс нэг зүйлийг анхаараарай. Нийлүүлэлт тогтмол бөгөөд ойлгомжтой 10 минут тутамд 3.125 биткойн зах зээл дээр шинээр орж ирдэг. Гэвч 4 жил тутамд нийлүүлэлт 2 дахин багасдаг. За нөгөө талаас хэдийгээр савлгаатай байдаг ч гэсэн биткойны эрэлт үргэлж өсөж байдаг. Энэ бол биткойны үн өсдөг том шалтгаануудын нэг юм аа. За тэгэхээр майнерсууд юу хийдэг, яагаад хийдэг талаар болон ерөнхий биткойны экосистемийн дүр зургийг та бүхэн харж байна. За дараагийн биткойны экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг нэг хэсэг бол дэлхийд даяар дарахсан ойролцоогоор 20 гаруй мянган биткойнтой холбогдсон компьютерууд. За мэдээж хэрэг тэдгээрийг хөв хүмүүс болон компаниуд эзэмшдэг бөгөөд ерөнхийд нь англиар nodes гэж нэрлэдэг. За монголоор бол одоо зангилаа гэж орчуулах юм уу да. За тэгэхээр нөөцүүд ямар үүрэгтэй вэ гэхээр мөн адил биткойны гүйлгээнүүдийг батлах, за мэдээллүүдийг шеэрлэхээс гадна хамгийн гол нь биткойн сүлжээг компьютер дээр хадгалж байдаг байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та өнөөдөр биткойны сүлжээг өөрийн компьютер дээр хадгалж болно. За тэхийн тулд зүгээр л танд интернет дээр нь ойролцоогоор 700 ГБ багтаамжтай компьютер л байх хэрэгтэй. За тэгэх юм бол та биткойны сүлжээг бүхлээр нь хадгалчлаа л гэсэн үг. За тэгээд энэ сүлжээ 10 минут тутамд үргэлж автоматар шинжлэгдээл байж байх болно. За яагаад гэвэл 10 минут тутамд нэг блок үүсэж байдаг тийм үү? Түрүүн хэлсэн дэлхийн даяар дарахсан майнерсуудаас гадна дэлхийд даяар дарахсан 20 мянга гаруй эдгээр нөөцүүд биткойныг ямар ч устгах боломжгүй болгодог байна. Яг л дэлхийгээс бүх интернет сүлжээг салгахтай адил боломжгүй зүйл байх нэ.
бүх интернетийг салгасан ч гэсэн нөгөө нөөцүүдээр суулгасан биткойн сүлжээ байж л байгаа. Эсвэргээрээ интернет буцаад ирэхээр дахиад ран хийгээд хамгийн сүүлийн блок хаана байсан тэр газараасаа үргэлжлүүлээл явна. За тийм учраас биткойныг одоо хүртэл ямар ч бэлсгийн газар, ямар ч улс үндэстэн зогсоож хориглож чадаагүй цаашид ч устгах гэдэг нь боломжгүй зүйл болоод байгаа. За тэгэхээр биткойн бол decentralized буюу төвлөрсөн бус, хинч захирдаггүй, хинээрч удирдуулдаггүй, ямар ч дундын зууслагч байхгүй захин мөнгө буюу үн цэнийг хадгалагч захин болцоод байна. Эсвэргээрээ өнөөдөр та хадгаламжинд мөнгө хийлээ гэхэд таны мөнгө банкнд чинь ясэм дээр байхгүй. Бараг 90% нь банк цаашаага өөр хүмүүс зээлчдэг. Хэрвээ банкнд хадгалуулсан мөнгөө одоо бүх хүмүүс нэг дор авъя гэх юм бол банк дампуурна л гэсэн. Өөрөөр хэлбэл таны өмч гэж хэлэгдэж байгаа юмнууд ер нь бол яг бодоод үзэх юм бол таних мөн үү? Аюулгүй байж чадах уу? За та эсвэл нэг газартай байлаа гэж бодъё. Тэгвэл газрыг чинь уул сураачвал бас яах вэ? Харин биткойны хувьд та хүнд ч итгэх шаардлагагүй. Биткойн авлаа. Таны биткойн блокчейн дээр бүртгэгдлээ. Та дэлхийн бараг хаанч явсан биткойноо бэлэн мөнгө болгоод эсвэл шууд биткойнороо худалдаа хийж болно. За тэгэхээр биткойныг маш ойлгомжтой болох үүднээс аль болох товчхон ярьлаа. За биткойны сүлжээнд дэх онцлог шинжүүд, за жишээлх юм бол криптографик, hash function гэд маш олон онцлог шинж болон давуу талууд байгаа бөгөөд за тэдгэрийг тусдаа хичээл дээр ярих болно. За ямар ч гэсэн та бүхнээс биткойн гэж юу вэ гэж хинч асуусан хариулж чадах хэмжээний үн цэнтэй ойлголттой болсон гэж найдаж байна. За эргээд товчлоод хэлэх юм бол биткойн бол ямарваа нэгэн дундын зуршлагчгүйгээр нэг талаас нөгөө тал руу онлайн гүйлгээ хийх боломжийг олгодог дижитал валют юм аа. За нөгөө талаас бас дижитал алт юм аа. Нийт 21 сая ширхэг байгаагаас 1.2 сая нь энэ ууланд үлдсэн байгаа. За энэ уул бол мэдээж хэрэг бодитоор физикли оршдоггүй дижиталаар интернетийн орчинд байгаа. Зах зээл дээр нийт 16.8 сая биткойн байгаа. За үүнийг 3% улс орны засгийн газрууд, за 11% том корпорациуд, за 63% нь хөв хүмүүсийн гар дээр тус эргэлдэж байна. За тэгээд ойролцоогоор 1500-аас 2500 биткойн гүйлгээнүүд 10 минут тутамд дэлхийд даяар тархсан эдгээр нөөц болон майнерсуудаар баталгаажин нэг блок үүсгэн бүртгэгдэж байдаг. За блок бүрийн шагнал болгож 10 минут тутамд энэ уулнаас 3.125 биткойн зах зээл рүү ордог буюу майнерс дээр очдог. Тийм ч учраас эдгээр хүмүүс майнерс буюу олборлагч гэж одоо нэрлэгддэг байгаа. За тэгээд 4 жил тутамд биткойн олборлолтын хэмжээ 2 дахин буурсаар сүүлийн жоохон тодорхой биткойн 2140 онд дуусах нэ. За тэгэхээр дараагийн хичээл дээр биткойны шин чанар болон давуу талыг хуваалцах болно. Тэр үед та биткойн чинь ямар гайхамшигтай юм бэ гэж ойлгох болно. За тэгээд дараагийн хичээл дээр уулзцгаая.